одоо нөгөө манайхан ч өндөр болонгууд найгаал инсулин их тарьчдаг эсвэл одоо юм мэдэж ухаа байждаг эсвэл гинт хүчтэй тасалдалгүй хийгээд ононгууд яадаг вөхөр өндөр байсан сахарыг хит доош нь энэ сахарын энэ хэлбэлцлийг аявих байлгаад байдаг. Энэ хэлбэлцэл ихтэй байгаадах юм бол ерөнхийдөө бол хоёр дахь хүндрэлүүд судасны болоод мэдрэлийн хүндрэлүүд тэгээд тархины хүндрэлүүд их гардыг байна. Ийм хүмүүс донд илүү гардыг байна гэж үзэж байгаа. 3 сарын дундаж гэдэг бол сахарын сүүлийн 3 сар таны сахар хамгийн дээдэлтэй хэд байсан тэгэл доошо хэд байсан гэдэг энэ дундчлаад. Гэтэл зарим хүмүүс бол өндгөө одоо өдөрт 4-5 удаа хатгаж бас үзэж байна. Ер нь бол энэ хоёр аль арга нь ач холбогдолтой боловч хүндээ зовир багтай. Тэгээд одоо мэдээлэл сайтай арга бол сүүлийн сахарын өдөртөмжүүдэд эмнэлэг зүйн заавруудад тусгагддаг болсныг юм нөхөр сахар тогтмол хэмжигч төхөөрөмж байдаг. Энэ сахар тогтмол хэмжигч төхөөрөмжийг биедээ байрлуулснаар сахарыг одоо минут тутам тогтмол хэмжээд тэгээд таны одоо утсанд мэдээлэл чинь тогтмол ирчих واخгүй. Инхээр ер нь бол та яах вэ гэхээр би сая яг ийм хоол идсэн чинь тий. Ийм хоол идэхээр тэдэн минутын дараа тэгж өсөж чинь 2 цагийн дараа миний сахар тийм болж өсөж чинь тий. Эсвэл ийм тасал хөдөлгөөний дараа миний сахар тасал хөдөлгөөн хийхээр ингээд бууд юм байна гэдэг нь тэн дээр хандаа ингээд танд ингээд график гаргаад үзүүлчихдэг байхгүй. Тэгэхээр тийм ач холбогдолтой. Тэгэхээр тэр хяналтыг л ер нь бол сахарын өөрийн хяналтыг сайжруулдаг. Тэгэхээр энэ нь юу гэхээр давхар танд өөрт чинь нөгөө боловсрал олгодог гэсэн үг.